пандатэй. Яа фокуслохгүй. Зөөлхөн. Пудинг шиг харагдаж байна. Пудинг. Пиум. Нацгаано чиний яна өнөөдрийн бичлэгээ би болохоор Polaris гэдэг дэлгүүр ороод маш олон төрлийн Япон амттангууд бэлдсэн байгаа. Тэгвэл бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За Polaris гэдэг дэлгүүртэйгээс маш олон төрлийн Япон бараанууд байт юм бэлээ. Тэгээ өмнөх бичлэгэн дээр солонгос амттай хийсэн чинь зөндөө олон хүмүүс комент хэсэг дээр Япон амттай хийгээд өгөөч гэсэн учраас бэлдсэн байгаамаа. За хамгийн ихний амттан ийм амар хөөрхөн. Энэ юуны амттай биш юм бол шоколад юм шиг байна шүү. Or caramel юм болоо. Тийм яг шоколад өмсөж байна. Ингээд хөөрхөн ийм пандатэй. Та нар мэдж байгаа би пандад бүр амар дуртай штэ. Миний инстаграмын юм ч гэсэн панда. Зэди. Энэний амар сонирхолтой факт нь болохоор энэ панданууд нь ингээд бүгд өөр юм царайтай юм бэлээ. Тэний 70 төрлийн өөр царайтай гэсэн. Сонирхолтой. Өөр юм панданы бас cookie надад бас байна. Цагаан шоколадтай. Энийг бүгд авчихсан. Тэгээ бүгдээрээ хоёуланд нь зэрэг оногцгоё. За энэ болохоор дотроо ийм. Энэний панданы зураг бүр илүү сайн харагдаж байна. Цагаан шоколадны хажуугаас нэг тийм кофений амт амтагдаж байна бас. Энэ өөрөө аль нь хамгийн гоё вэ гэж надад асуувал би л энийг гэж хэлэх юм байна. Энэ нь илүү гоё амттай надад санагдлаа. Миний хувьд. Энэ нь болохоор 10-аас 9 оноо. Энэ нь болохоор 10-аас 8.5 оноо өглөө. Одоо бүгд тэрний чихрийн төлөв мэдхүү. This looks good. Энэ гоё гэж байна. Энэ болохоор дотроо ингээд жинхэнэ жимсээрээ байдаг гэсэн. Яг юу шалбарлах юм бэ? Яг жинхэнэ жимс дотор нь байдаг гэх юм уу? Ус үзмэн. За. Энэ яг дөөний миний идэх туртай төрлийн ирсэн чихэр байна. Харта. It's so fluffy. Амар зөөлхөн. Харта. This is so cute. Амар тийм хөөсөн чихэр шиг амар зөөлхөн. Энэ амар гоё юм байна. Халаа гоё өнөр нь амар гоё. Хөөнд 10-аас 10 оноо өглөө. Тэгээ цэвэр жимсний охоор хийгдсэн хажуугаас нь сахар багтай, эрүүл мэндэд цөрөөд нөлөөгөө гингүүт ингээд идмээр санагдаад өөр эрзэн чихэр авч ижсэн баг энийг авч идсэн дэр гэж бодогдохоор. Дараагийнх нь юу байх вэ? Энийг хэлчихв үү? Энэ болохоор манайхаа зуны уйлралд болон спорт ачиллах үед хөлсөөр эрдэс амар их алдагддаг гэсэн түүнийг ингээд нөхөх тийм давуу талтай юм гэж хэлээ. Тэгээ энэ болохоор хамгийн сонирхолтой факт нь юу вэ гэхээр энэ Японд ингээд зарагдаад шууд дуусчдаг нэ шууд гараал шууд хүмүүс аваад дуусчдаг. Тэгээ амар олон хүмүүс энийг хайж авахыг хүсдэг. Тийм болохоор ингээд Японы номер 1 борлуулалттай ийм одоо чихэр болсон юм бэлээ. Би бол энийг анх удаа үзэж чинь. Та нар үзчихсэн үү? Жигнэсээ Японд номер 1 борлуулалттай чихэр мөн байна уу гэдэг харцгаая. Лимон амттай. Эрдэс энтертэй гэсэн шиг бүр амар гоё амттай. Хажуус нэг юм эрүүл болж байгаа юм шиг амт байна. Эмийн санд нэг гоё лимонтой чихнүүд байгаад байдаг шүү дээ. Нэг тэрэн шиг амттай. Хатуу мөртлөө ингэ шүдээр хазагддаг. Ам дотор уусдаг. Энэ аюу таалагдлаа. Энэ би 10-аас 9 оноо өглөө. Энэ гоё харагдаж байна сонирхолтой. Нэг бүдэрээ эцэг юм. Энэ дотроо юм 5 төрлийн ундааны амттай юм байна. Sprite, Fanta, soda, cola, нүхт нэг юм мэд. Лимонтой ундаа ч юм уу, оранжтай ундаа юм шиг байна. Энэ хатуу чихэр юм бах та. За зэвээ. Амар refreshing амт. Витамин С гэвцсэн байгаа юм шиг байна. Би Японы л мэдгүй болохоор. Энэ зөвхөндөө хийж авч яваад нэг нэдэдэж яхад хөөрхөн чихэр байна. Энэ нь би 10-аас 9.5 оноо өглөө. Амар хөөрхөн харагдаж байна. За дараагийнх нь болохоор синийхтай адилхан дуу юм савлгаатай ийм чихэр байна. Би ингэж дурддаг юм дээр амар дуртай нэг юм кактус санагдаад тийм. Хадалтай гэсэн юм байна. Оо энэ авагдсан. Шүү дээ. Би дараад ингэ хадлаа. Ийм. Энэ нөгөө нэг эмийн санд усанд найруулж угаад идэг гэдэг. Яг тэрнтэй адилхан харагдаж байна. Сод амтагдаж байна. Угаасаа сайдэр гинэ. Энэнд 10-аас 8 оноо өглөө. Энийг би амар идмээс санагдсан.
Almondтэй шоколад. Энэ шоколад витамин E агуулсан шоколад гэсэн. Бүгд авч үзье. Ямар ч савлгаанд 5 оноо өглөө яад гэвэл миний самстай адилхан өнгөтэй юм байна. Тэгээ бас алмонд амар дуртай. Шоколад дотор ялангуяа алмонд ангуудад амар таалагддаг. Тэнгүүд ихэ 2 оноо нэмээд одоохондоо бол энэ шоколад 7 оноо тавьж байна. Тэгээ Японы шоколаднууд нь амар гоё дэвсэн санагддаг шүү дээ. KitKat энэ ч амар гоё шүү дээ. Би таараа доторх алмондын хамт хамтчиж. This is good. Саний эцээдээс хамгийн гоё нь. Алмонд. Энэ бол 10-аас би тэнд бараг 100 оноо өмөр байхгүй юу? Гэтэ хамгийн дээд оноо одоо 10 болох 10-аас 10 оноо өглөө. So good. За санийхтай ер нь бол төстэй. Хүзээлцгэнтэй шоколад. За энэ бас 5 оноо өгчий. Улаан өнгөтэй юм байна. Шууд хүзээлцгэн орсож байна. Хөөрхий юм. Пудинг шиг харагдаж байна. Пудинг. Үнэхээр гоё юм байна. Амар зөвхөн амд ороо шууд уусч байна. Хажуугаас нь хүзээлцгнийх нь амт нь амар сайн мэдээж байна. Энэ дэс 10-аас 10 өглөө. Энэ бол бүр амар гоё юмтай. Энэ болохоор манайхан хоолоо өвдсөн үед болоо өвдгөөс сэргийлж хэрэглэх боломжтой юм чихэр юм бэлээ. Дотроо энэ 5 төрлийн амттай хатуу чихэр гэсэн юм. Энэ ч гоё юм байна. Энийг би цогн дотор дандаа авч явж байна. Ер нь зүгээр жирийн чихрийг хүлээчихснаас ийм хоолоо өвдгөөс сэргийлэх тий ийм чихэр хүлээжсэн дээр юм байна. Тэгээ бас хажуугаас нь чихрийн агуулмж амар бага тийм болохоор ер нь бол байн хүлээчих зүгээр юм санагдлаа. Энэ өстой гоё юм байна. Бисээ лимонтаг нээж үзлээ. Strawberry биш. Тоорны амттай юм байна. Тэгээ orange, grape, melon, lemon. 10-аас 9.5 оноо. Энэ ер нь бол санийхтай амар адилхан харагдаж байна. Дотор 4 төрлийнх. Энэ болохоор манайхаа эрзэн чихэр. За одоо бүгд энэ удаа энэ ягааныг нь амч үзье. Хөөх доторх нь ямар хөөрхөн юм. Пиум 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 пиум. Наад Япон амтангуудын хамгийн таалагдж байгаа юм юу вэ гэхээр чихэрнийх нь агуулмж нь бага болохоор амар тийм холодохоор чихэрлэг биш. Тийм болгоо хідэн ч шишгээ шууд нэг доор нэдэд дуусах чадхаар байгаа байхгүй юу? Тэр нь амар таалагдж байна. Orange дээр бас үзье. Яг ингээд жимснийх нь амтнууд нь шууд час хийгээд амтагдаад 10-аас 9. За бидний хамгийн сүүлийн амттан Toff Gummy. Ёо эцэст нь ингэж нэг юм англи хэлээр амттан гарч ирлээ. Яа энийг авч үзье. Энэ болохоор дотроо 3 төрлийнх юм байна. Ингээд кола, сода, энерги ундааны амттай. Тэгээд анхаарал төвлөрүүлэх, стресс буруулах, нойр сэргээх үйлчлэгээтэй хичээлээ хийж байгаа үед эсвэл шалгалт нь бэлдэж байгаа үед идэхэд хамгийн тохиромжтой. Сода амтдаж байна. Энэ болохоор энерги ундааны амттай юм байна. Энэ яг energy drink амтдаж байна. Бүр амтан бүр яг байна. Кола. Шууд кола амтдаж байна. Энд би 10-аас 10 оноо өглөө. Үнэхээр гоё амттай. Амтнууд нь бүр час игээ шууд амтдаж байна. Тэгэхээр энэ 10-аас 10 оноо өглөө. За өнөөдрийн бичлэгээр би ингээд Япон амттангууд амлж үзлээ. Дараагийн бичлэгээр өөр ямар улсын амттан авчруулмаар байгаа бүгдээр коммент дээр бичээд өгөөрэй. Тэгээ одоо удахгүй их хөрсийн баяр болох гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань гэр бүлдээ, найзуудтай цаахрын агуулмж багтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгөө цэвэр жимсний охоор хийгдсэн юм амттангуудыг авч өмөр байгаа бол миний хажууд байгаа энэ Facebook хаяг болон энэ дугаарлал холбогдоод онцгой бэлэг захиалан авах боломжтой. За тэгвэл бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр.